Сайн байцгаана уу? Та бүхэндээ гэгээ өдрийн мэндийг хүргэе. Астро Солон байна. 2026 оны 7 дугаар сарын 26 ням гэрийнхаа 6 мэдээллийг хүргэх гэж байна. За өнөөдөр цөмөөрөнд нь хэдийгээр амрах өдөрч гэсэн бидний сэтгэл санаа амрахгүй байгаа юм шиг санагдаж магадгүй. Бид нарт тийм үү жижиг зүйл хүртэл ингээ том асуудал шиг мэдрэгдээд хин нэгний хэлсэн үг, үйлдэлийг бид нар өөрийн бодсноос илүү хүчтэйгээр хүлээж авах бүрэн магадлалтай байгаа. Яагаад вэ гэхээр өнөөдрийн гол энерги болохоор Тэнгэрийн зураг дээр харж байгаа бол энэ мөнгөн саран, энэ хар саран байна байгаа байхгүй юу? Энэ хоёр энерги маань хоорондоо нэгдээд бидний дотоод мэдрэмжийг маш хүчтэй болгодог. Тэгээ маш гэдэг нь болохоор энэ нумын ордод бас байгаад байгаа байхгүй юу? За тэгээд маш хүчтэй болгонгууд энэ үед бидний дотор байдаг айдас, бидний эргэлзээ, бидний төгшөж байгаа зүйл хуучин, гомдол, шархууд гинт сэргэж сэтэрч гарч ирэх гээд байдаг юм талтай юм аа. Тэгээд хэдийгээр эн чинь эргээд гараад ирнэ гэдэг чинь яг өнөөдрийн бодит асуудал гэсэн үг ерөөсөө биш шүү манайхаа. Тийм учраас цөмөрөө энэ мэдрэмж байх юм бол энэ мэдрэмж чинь өнөөдрийн бодит асуудал ерөөсөө биш ээ. Тэгэхээр би альва зүйлийг томруулж хараад байна уу? Эсвэл үнэхээр томмор харахаар ийм нөхцөл байдал өнөөдөр болчихоо гэдгийг цөмөрөө бодит талаас нь хараад хариултлаа яг зөв үзүүлэх юм бол өнөөдөр цөмөр энэ өдрөө маш зөв амжилттай давж амьдрах юм болно манайхаа. Энэ ингээд өнөөдрийн хамгийн гол энерги байсан. Нэмэлт энерги байсан гэхээр өчтөр байгаа нөгөө нэг ангараг болон сургаарыг юм аскуур байсан шүү дээ. Тэр нь яг хөө гэхэр цөмөрөө эсрэг хөвтэй хүмүүстэйгээ зурчил маргаан үүсэхгүй айгуу гоё тийм sorry уучлаарай. Маргаа ихлэх гэж байх юм бол цөмөрөө төр зур ингээд чимээгөө байж байгаа юм бол бид нарт айгүй хүчтэй ингээд зөв хариулт нь байх болно. Тэгээд цөмөрөө эсрэг тесрэг хөстэй хүмүүсээсээ тийм үү Янава нэгэн зүйл ингээд хариултыг хүсэж байгаа бол бидний хүсэж байгаагаар ирэхгүй байх юм бол цөмөрөө хүлээцтэй хандах хэрэгтэй юм удиргаад байгаамаа. Тэгээд ялангуяа өнөөдөр цөмөрөө өөрийгөө гоё тайвшруулдаг тэр дадлуудыг зуршлуудыг хийвэл маш ээлтэй байх болно. За жишээ нь та зураг зурдаг бол гоё зураг зураа, дуудуулдаг гоё дуугаа дуулаа тийм үү? Хөгжмөө тоглоод эсвэл бүр ингээд тасгал хөдөлгөөн хийгээд өөрийнхөө энергийг айгүй гоё тийм тайван болгож тайван урсгал руу чиглүүлэх юм бол энэ өдрийг цөмөрөө маш амжилттай зөв өнгөрөх боломжтой юм а. Гаргалгаан тэр байгаа байхгүй засал нь өөрөө. За тэгээд өнөөдрийн зөвлөгөө гэх юм бол цөмөрөө бүх зүйлд өнөөдөр шууд хариу өгөх шаардлагагүй бүгдийг ялгаж салгах хэрэгтэй манайхаа. За тэгээд анхаарах хэрэгтэй гэх юм бол цөмөрөө нүдэ анхаарцгаая, нүдэ хайрлая, нүдрүүгээ гадны биет оруулахгүй, нүдэ гимтэхгүй те. Ялангуяа цөмөр эмэгтэйчүүд нь бид нар сармуусаа будаж явахдаа хаяа ингээд нүдэ гимтэх гэдэг те нүдэ баг гимтэй, гадны будаг бас баг оруулъя. Нүдрүүгээ хугацаанд дууссан нөгөө нүдний цоцгоор бас битгий хийгээрээ анхааралтай байгаараа манайхаа. Яагаад гэвэл бидний нөгөө нэг нүдний энерги чинь сул байгаа. Тэгээд дэлгэцээ цөмөр удаан ширтэхгүй байхыг хичээх хэрэгтэй юм өдрөө шүү. Анхаарах жилтэнгүүд болохоор хонь жилтэй хүмүүс маань байна. Яг хөө гэхээр болж уу сэтгэл хөдлөлөөрөө шийдвэр битгий гаргаарай гэж зөвлөж байна. Алтан нар маань иргэшээж байгаа энэ өдөр болохоор бидний ээлтэй өнгөн, ивэлтэй өнгөн, шар өнгө болон алтан шар өнгө байдаг. Ялангуяа бидрийг юм харахад илүү тодорхой харахад туслана. Өөдрөг байдал дулаан энергийг нэмэгдүүлдэг байгаа. За ингээд товчхондоо ийм чухал энергиуд өнөөдөр биднэрт нөлөөлж байгаа. Тэгээд ийм байна да манайхаа. За тэгээд хамгийн сүүлд цөмөрөө өнөөдрийнхөө залбирлыг, талархлыг хамтдаа чин сэтгэл зүрхнээсээ хийцгаая. За тэгээд талархал дундаа би нөгөө нэг би гэдэг үгийг оруулаад явчин та нар маань хүсэх юм бол би ээж болно, бид байж болно те. Миний энэ гэж та нар ямар хүнийг орлуулж хиймээр энэ төр бүгдийг өөрөөсөө мэдээд тэгээд гоё хийгээрэй манайхаа. Эсвэл бичлэгээ дуусныхаа дараагаар илүү гоё ингээд өөрийнхөө үгээр орлуулад бас хийгээрэй. За эхэлцгээе манайхаа. Талархъя, талархъя, талархъя. Энэ өдрийн эзэн алтан наран тандаа талархъя. Энэ өдөр миний зүрх сэтгэлд гэрэл гээгээ татуулж хайрлаач. Хүсэл мөрөөдөл тэмүүллийг минь бадрааж өгөөч. Мөнгөн саран, хар саран минь өнөөдөр намайгаа аварч, энэрч, хайрлаач. Талархъя. Тэгээд араас нь цөмөрөө аавг нэрээ хэлцгээе. За би сая жоохон удаан уншсан. Жоохон өөрийнхөө ритмээр уншиж юм манайхаа. Талархъя, талархъя, талархъя. Энэ өдрийн эзэн гариг алтан наран тандаа талархъя. Энэ өдөр миний зүрх сэтгэлд гэрэл гээгийг татуулж хайрлаач.
Хүсэл мөрөөдөл тэмүүллийг минь бадрааж өгөөч. Мөнгөн саран минь, хар саран минь өнөөдөр намайгаа аварч, инэрч хайрлаарай. Талархъя. Тэгээд араас нь овог нэрээ хэлцгээе. За ингээд Астрал солон та бүхэндээ мэдээлэлээ хуваалцлаа. Бүгдээрэнд нь баярлалаа. Тэгээ дараагийн бичлэгээр удахгүй уулзцгаая. Зоолон чадвал маргааш хазрахаг өнөөрөө оруулахыг хичээнэ.